За 3 дугаар хичээл энэ хичээлээр бид нар folder connections буюу фолдеруудыг хэрхэн холбох гэдэг талаар үзнэ. Ер нь ArcMap програм маань аливаа нэгэн дата өгөгдөл нэмэхдээ тусгайлан зааж өгсөн фолдер буюу connected folder дээрээс ажилтдаг. За үүний тулд яах ёстой вэ гэхээр бид нар энэ файлсныхаа каталог гэдэг энэ шар дээр гарна. За ингэнгүүт дэлгэцийн чинь баруун талд каталог гараад байна. Энэ дээр folder connections гэдгийг дараад за энэний дээдлэлд connect to folder гэсэн дахиад команд байгаа. За энэ дээр дараад за ингээд өөрийнхөө ажиллах холбох фолдерыг зааж байна. За би жишээлбэл map-mate гэсэн фолдер заах өгч. За ингэнгүүт folder connections дотор маань map-mate гэсэн фолдер маань гараад ирж. За энд одоо миний өмнө хийжсэн ашиглаж ирсэн юмнууд байж байгаа. За тэгээд өөр фолдеруудыг нэмж холбож болно. Ганцхан энэ фолдер гэхгүйгээр шинээр одоо map буюу газрын зураг үсгээ түүнийг ингээд connected folder болгоо явах боломжтой. За харъя. За connected folder дотроос бид нар датаг хэрхэн нэмэх вэ гэхээр энд нэмэх тэмдэгтээ add data гэж байна. За ингээд login гэсэн цонхон дээр folder connections дотроо дарахаар одоо нэгдэх боломжтой файлууд харагдаж байна. За энэ дээрээс нэг зүгээр нэг файл сонгоод нэчил M100K M4800-ийн нэг chip. За энэ жишээлбэл юу байр зүүн зураг орж ирлээ. Байр зүүн зураг. За гэхдээ энэ байр зүүн зураг бол geospatial reference буюу газар зүйн мэдээлэл холбогдоогүй юм файл юм шүү гэсэн анхаарал гарч ирж байна. За тэгэхээр бид нар дараагийн аль нэг хичээл дээр одоо энэ үг geospatial reference georeference буюу зүүн солилцлыг хэрхэн холбох талаар бол авч үзнэ. За ингээд ерөнхий цэцтэйгээ бас танилцчихъя энэ хичээл дээр. За энэ нэмэх асгуул ойлгомжтой. Ингээд томруулаад жижигрүүлээд хараад авах боломжтой. За гарны зураг бол мэдээж ойлгомжтой. Ингээд чирнэ. За full extent гэдэг маань бол тухайн дүрсэлсэн газрын зурагч байдаг юм уу ямарваа нэгэн файлыг бүтнээр нь харах боломжийг болгож байгаа. Full extent дэлхийн зурагтай. За fixed zoom in гэхээр центрэлсэн одоо тухайн одоо дэлгэц яг төвд байгаа зүйл рүү ортуулна. Энэ fixed out гэхээр fixed zoom out гэхээр центрэлсэн хэсгээс ингэ холдуулаад явах гэсэн үг ээ. За эднэр бол ингээд өмнөх харж исэн zoom out zoom энийг бол харуулж болж байна. За select element гэхээр одоо энэ дээрээс хэрвээ янз бүрийн элементүүд зурсан байх юм бол эндээс харж болно. Identity гэхээр тухайн geographic feature буюу газар зүйн янз бүрийн элементүүдэд хэрвээ энэ зурган дээр байх юм бол дээр нь дараад мэдээлэл авах боломжтой гэсэн үг. За энэ дээр бол яаж ийм вэхээр M48 101 гэдэг GIF файл байна. За ингээд 134 гэсэн color indexтэй. За ARGB-гээр илэрхийлэх юм бол ийм байна л гэсэн. Өнгөний кодны талаар л мэдээлэл өгч бусад зүйлийн талаар бол алга. За энд юу байна? Measure буюу зай хэмжээ байна. За энэ дээр юу нь болохгүй байгаа даа, идэвчгүй байгаа даа. Бид restart edit дарж хөгжүүлэх юм бол. За энэ нөгөө газар зүй юу байхгүй учраас хэмжүүлэхгүй байна л гэж ойлгож байна доо. За тэгэхээр дараагийн юм дээр бас measure-ыг яаж хэмжих вэ гэдэг
бичиж болох баха. За find буюу layer дотроос ямар нэгэн зүйл хайх. Find root гэдэг чинь одоо чиглэл хайх гэх юм уу? За гэхдээ бид нар энэ талаар бол үзэхгүй. Зөвхөн иймэрхүү зэснүүд байдаг. Бид нар яг анхны шатны ингээд мэдлэг авчих юм бол дараагийн удаа энэ програм бол өөрсдөө ингээд бүр илүү цаашаа зөвөрүүлээ судлах боломжтой маа. GoTX-ийг ортрог хөргөгийн мэдээллийг шууд энэ дээр нь бичээд олж тухайн цаг дээр очин ч гэдэг юм. За иймэрхүү байдлаар энэ зэснүүдийг бол танилцуулж болох юм аа.